За сайн бацхан уу. Дараагийн шинэ дугаарт тамирал. Энэ дугаарын зочноор GMIT-ийн эдгээр курс оюутан инхч маань оролцож байна. Сайн уу? Сайн уу. За өөрийгөө товчхон танилцуулбал. За намайг инхчин гэдэг. Тэгээд GMIT-д энэ жил шинээр орж ирсэн. Нэгдүгээр курс оюутан байна. Тэгээд дунд сургууль болохоор 6 дугаар сургуульд төгссөн. 1-ээс 12 дугаар хүртэл 6 дал сурсан. Мэргэжлээ сонгосон байгаа яриа сонгоогүй юу? Industrial engineer гэж бодож байгаа. Nice. Миний залхамж шалаа шүү дээ. За, подкастэнд орж байгаа сэтгэл юу ямар байгаа вэ? Өмнө нь ерөөсөө ингээ подкастэнд орж үзэж байгааг болохоор жоохон юу сандарч мандраад тэгэл танил идэв юм байна. За, ерөөхдөө энэ дугаараараа гол 2 сэдвийн талаар ярилцсан. Тэр нь болохоор 2020 оны намар шинээр элсэн орж ирсэн оюутнуудын сэтгэгдэл ер нь GMIT-ийг ямар сургууль сонгоцсон бэ те? Анхны сэтгэл ямар байна? Одоо ямар байгаа вэ гэх тэр нь одоо 2 сарын хугацаанд 2 сар л ер нь дотор өрөнд амьдсан шүү дээ те. Тэр үед ер нь ямар санагдсан. За тэгээ нөгөөх нь болохоор хинчмэл Германд аяусаа гэж харсан. Бид хоёр адилхан нэг хичээл суудаг. Тийм болохоор гадаад хэлний мэдлэг сурах процесс хэрхэн нөлөөлдөг. Тэгээ ер нь гадаад хэл сураалах нь хэрэгтэй. Одоо зарим хүмүүс чинь 5-6 хэл мэлдэг гэдэг нь шүү дээ. Ер нь бол тэр хэрэгтэй үгүй юу гэд нэг тиймэрхүү нөлөөлөөр ярилцсан. За тэгээ сүүлд нь болохоор уламжлалт төсөөрөө кино дуу арилгах байгаа. За мэдээж энэ жил шинээр орж ирсэн. Тэгээд шууд онлайнаар хичээл ороод хэлсэн. Тэгээд GMIT-д орж ирээд яг анхны сэтгэл. Яг анхны сэтгэл гэвэл ер нь л яг 11-р ангиас хойш ер нь GMIT-г мэддэг болсон. Тэгээд жоохон төлөвлөсөн байсан гэхэд яг ер нь за орондоо гэл. Тэгэл яг угаасаа нөгөө нэг корона өдр гараад тэгээд за угаасаа л хийшээ орох юм байна гэд. Тэгээд орж ирээд анх онлайн хичээлдээ суугаад ер нь айгуу гоё өсөө. Тэгээд хичээлүүд нөгөө нэг шууд англиар ороод анхны сэтгэл бол надад айгуу гойсон. Тэгээд дараа нь онлайнаар хичээл харж байгаад нөгөө нэг ямар ч хөвгтөд таних байгаа шүү дээ. Тэгэл яг танхимаар орохолоод сургууль дээр очсон чинь бас бүр гоёсэн. Тэгээд ер нь анхны сэтгэл бол өндөр байгаа. Анх сургуулийн талаар яаж мэдэж авч ирсэн болоо ер нь? Facebook-ээр харж ирсэн баха. Тэгээд Facebook-ээр манай ээж харцаад ингээм ийм сургуулийн гэл. Тэгээд ерөнхийдөө өөрийнхөө хүслээр орж ирсэн үү? Эсвэл ээжийн шалтгаалж ирсэн үү? Тэгээ хоорондоо ярилцж байгаа л би бас мэрэгчлээ ерөөсөө сонгоогүй амар мэрэгчл сонголтондоо ямар санаа зовдөг гэсэн. Тэгэл яг ямар мэрэгчлээ болно доо гэл. Тэгсээр хагаад яг GMIT-г сонгосныхаа дараа мэрэгчлээ сонгосон гэх үедээ тэгэл ярилцж байгаад тэгэл эхлээд сургуулаа сонгосон гэсэн үг. Ер нь эхлээд сургуулаа сонгосон. Тэгээд industrial engineer гэдэг мэргэжлийг цаашдаа сонгохоорсон байна шүү дээ. 6 мэргэжлээс яаж заавал industrial engineer гэдэг сонгосон бэ? Ер нь бол эдийн засаг тал руугаа бас жоохон сонирхолтой. Би ингээд бас тэдис рүү орчдөг ч юм уу гэж янз янз бодож байгаад тэгээд GMIT-г ингээд ямар мэргэжил ингээд харсан чинь эдийн засагч инженер гээд тэгээд би яг эдийн засагч инженераас юу хийдгийг сайн мэдэхгүйсэн. Тэгээд карантина career service гээд үйл ажиллагаа болоод тэрнгээр нөгөө мэргэжлүүдийг амар гоё тайлбарлаж өгсөн. Тэнцэнээс тэгээд сонсож байгаа л за ер нь л индастриал инженер гоё юм байна гэж тал. Тэгээд эдийн засаг инженер хоёрыг ингэж холбогддог айгу даваа талтай юм шиг санагдсан. Онлайнаар ингээд огт танихгүй хүмүүстэй нэг хичээл сууж байгаа шүү дээ. Тийш тэнгүүтлээ ингээд нөгөө баахан танихгүй хүмүүстэйгээ дотор өрөнд ирээл ингээд чи тэр штэ гэж ерөөхдөө би надад таньж гиснээс гөлөөсөө танихгүйсэн нөө ер нь анх дотор өрөөлөө нөх тэр турсан ямар байсан бэ? Дэлгэнгийнхаа танилцгүй. Тийм. Гэтэ өрөөнийхөө хоёр хүүхдийг бол би бараг мэддэг гэсэн анзаарсан байсан гэх юм. Манай өрөөний марлаа айгу хиндээс санагдаад ямар лаг юм бэ гэж бодож байгаа л тэгсэн чи яг марлаатай нэг өрөөнд орчихсон хишгэрээ бас гээд манай өрөөнд идэг. Тэгээд бас хишиг жаргалтай нэг өрөөнд орсон ёо. За ашгүй дээ гэж бодлоо. Гоёсон тэгээд мэддэг. Тэгэл ингээд нэг татвар өрөнд нэг өрөөнд орцгоор тэгээд цаашдаа бүр гоё танилцал гоё болт юм бил. Тэгсэн чинь тэгээд таг гэрэнтэл. Гэтэ одоо энэ нөгөө
царайг нь харцсан нөгөө хамт байж үтсэн хүмүүс тэгээ карантин дээр онлайн хичээл зарахаар өөр байгаа тий. Өмнө ерөөсөө нэг ч харж байгаагүй хүмүүстэй онлайн хичээл зарах орж бас лиг ш. Камера нэг гэж би хэдэн сар 7 хоног болно. Тэгээд ер нь өрөөнийхнийгаа санаж гинөө. Тэгээд манай өрөөндөөс информац гэдэг байсан. 3 дугаар курсын. Юу чи манай өрөөний хажуудлын юм уу? Тийм шүү дээ. Юу вэ тийм үү? Тийм. Би ч нэг давхар тэмдэгтэй охин гэж бодчихсон шүү. Үгүй би яг 2 давхарт 200 гарахтай. Яна би тэр нэг давхарт байсан мөртлөө би ерөөс нэг ч ингэж харж тэнжээгүй би нуучлаа. Гоошлоо чи би уус өрөөмөрөөс гардгүй л тий. Харин би бас гардаггүй. Яг харж. Би нэг удаа танаа өрөөлөө нэг орсон юм. Тийм та информацийг асууж нэг орж ирчихсэн. Тий. Их манай нэгдүгээр илрэлт орсон шүү дээ. Харин тийм подкаст нэрхөө гэж асуух гэж орж ирсэн. Тий. За сонсож байгаа оюутнууд маань сонирхолтой байж магадгүй. Ялангуяа шинэ оюутнууд одоо ингэж онлайн хичээлд карантин хорионд ороод онлайн хичээл үзээд тэг өөрт тулгарч байгаа асуудлуудаа яаж даван туулж ийн ямар асуудал бэрхшээл тулгарч ийн гэдгээс олцгоо. Миний хувьд бол нэг онлайн хичээл гээд тулгарсан асуудал байхгүй. Тэгээд ер нь бол гэрийнхэн даас амар баярлалтай. Ингээд миний хичээлийг ойлгоод хичээлтэй үед ингээд нөгөө нэг чимээ гарахгүй гэх дүү мөнөр амар өмөлдөө штэ. Манай дүү тэгээд бас гайгүй амар ойлгоод ер нь айгуу тэрэнд нь амар баярлалтай. Ингээд миний хичээлийг ингээд ойлгож байгаа. Ер нь онлайнаар тэгээд айгуу даваа талтай санагдсан. Ингээд гэрийнхэнтэйгээ хамт байж байгаа хичээлдээ суугаад тэгээд нөгөө талаараа болохоор жоохон яг сургуулиас санаад тийм багш нар ингээд нөгөө нэг зарим нь видеогоор хичээлээ оруулж байгаа болохоор ингээд дахиад бас үзэх боломжтой. Тийм тэгээд ер нь нэлийн даваа талтай санагдаж байгаа. Нэгдүгээр курс хичээл айгүй их байгаа юу? Гайгүй байгаа юу? Ер нь яг боломжтой л гэж бодож байна. Тийм. 1-2 дугаар курст амар их шахуу ууртай гэдэг тий. Ялангуяа 2-т. Тийм шүү дээ. Ер нь л 1-2 дугаар курс хэцүү шүү байна. Яг дөнгөж орж ирээд бол жоохон шокрсон. Тийм. 10 жилд чинь нэг хичээл ингээл 40 минут гэсэн чинь ингээд их сургууль болохоор нэг хичээл цаг 30 минутаар гэл жоохон урт санагдаад. Гэтэ ингээд яг хичээлийн анхаарал суудгаар нэг цаг хурдан өнгөрөөдөж байгаа шиг болтны билээ. Та нар ингээд нөгөө 2 сар амьдраад тэгээ одоо ингээд яаж чад буцаад гэрлэг ирэхээр дотор амар санаж байна. 2 сарын өртлөө санаж. Өн төсөв курстэй амар гоё амьдрна гэж бодсон. Тэгсэн ч амьдрч чадсангүй. За дараагийн асуулт болохоор сургуульд одоо ингээд нэг семестр сурчлаа штэ. Тэгвэл ингээд жиматид ингээд сайн талууд бол зөндөө байгаах олж харах. Гэхдээ тэрнийхээ эсрэгээр чиний нүдэнд хамгийн түрүүнд харагдсан юм уу? Ер нь тэрийг засчимсан гэж бодогдсон тийм сул тал ч юм уу? Нэг тийм юм юу аа? Яг засчимсан гэж утсан сул талаар ерөөсө харагдаагүй. Ер нь их сул тал байгаагүй. Айгуу их даваа талтай ер нь бүх юм лайвер сэтгэл хүрээд гоё санагддаг шүү дээ. Бүр нэг ч сул тал байхгүй гэж юу? Яг ер нь бол байхгүй л би. Тэгээд нөгөө нэг доорн болохоор ингээд хүүхдүүд нь хоорондоо амар татан нэг амар сайн мэддэг. Тэгээд нэг юм цаа яриад юм уу ямар нэг яриа гарвал пэр гэл тавчдээ шсэн. Тэгэхээр над ч ерөнхийдөө сул тал нэм шүү дээ. Энийг тэгтээ юм их яг сайн талтай мууч талтай янз тах тийм. Дотоороос илүү ингээд сургууль дээр тэ хичээлийн үйл явц ер нь академик талтай ямар хөө сэтгэлтэй гэдэг вэ? Хичээл нь хүнд байна уу? Эсвэл бол гайгүй нүү? Ер нь бол гайгүй надаа нөгөө нэг ментор энд менти гэдэг хөтөлбөрийг гой санагдсан. Ингээд ерөөсөө нэгдүгээр курст ороод яхаад мэдгүй ингээд байж хаад ингээд дээд курсын ингээд ерөөсөө туршлагатай батсан ингээд агш нараас ингээд тусламж авахаар амар илүү дөрвтэй болт юм байл. Чиний ментор чи хэмээсэн? Манай ментор хонгор судал гэдэг 3 дугаар курс. Д юу Б юу? Д хонгор судал гэдэг. Nice. Тэгээ надад амар их тусалсан. Амар ингээ банк юм хийлж өгвөл ингээл дээрээс нь амар санаа тавьж байгаа. Амар сэтгэлээрээ. Одоо ингээд дур ер нь ингээд бие дагаад сурахаар гэрээс аваад ирж байгаа штэ. Энэ шин туршлага байсан уу? Хэр байсан бэ? Ер нь бол миний бараг л шин туршлага дөө. Тэгээд гэрээсээ хол нэг удаан хол байсан чинь нөгөө нэг дандаа ингээд их мичиндий ч юм уу байжсан болохоор
яг гайгүй. Гэтэ мэдээж гэрээсээ ингээд хол огт танихгүй хүмүүстүүд ингээд гинэт орно гэдэг чинь бас жоохон өөр л хэдэм байлээ. Гэтэ нэг амар толгораад хүндрэл учирсан юм бол байхгүй. Тэгээд гэртээ хийдэг байсан юм очоод дотор байрандаа ч гэсэн хийж байгаа болохоор тэгэл ер нь бол манай ээж тэгэл инхтэн чи одоо дотор байранд очиад ингэ штэ тэгэн штэ гэл айгүй их юм ер нь ингээд байнга зааж сургадаг байсан болохоор гайгүй. Би яад энэ асуултыг асуусан байх лээ. Зарим оюутнууд одоо ингээд шинээр дотор байранд ирээд ингээд яг бие даах тал дээр жоохон хэцүү ч юм уу ингээд асуудал тулгардаг. Би энэ тэнцэнэд харж исэн болохоор яг ямар хөө бэрхшээлүүд гарч исэн бэ гэдэг асуусан шалтгаан бирлээ. Охтод бол гайгүй шмаадгүй. Хөгөөд л жоохон хэцүү юм шүү. Тэг хоол ихтэл жоохон асуудал үүсэж юм аа. Анзаархаа тэгээд идэв ш. Нэг хийвэл бүр ингээд хэдэн хоногийн хоол хийчихсэн юм шүү. Бөөндөө скол нэг 5-6 цаг ингээд бөөндөө хоол хийгээл тэгэл нэг идчихэл тэгэл бодосчдаг нэг тийм бөөндөө яг хоол хийж иддэг. Скол нэг хоол хийдэг нэг хүнээрээ заавал хийлэгдэг. Нэг тийм. Харин тийм байдаг. Тэгээ охтууд бол яриаш тэгдэхөөстэй тий. Охтууд бол гайгүй тэгэл угаасаа ер нь бие дагаа сурцсан хүмүүс л бид юм лээ. Манай инх магт амар гоё хоол иддэг шүү дээ. Тийм. Би тийм хоолоо нийлж хийгээл. Галтгаа бараг дотор өрн утаснаас хойш нэг 10 дотор л галтгаа орсон баг. Нөгөө нэг хоол хийж иддэггүй гинэши. Өрөөнд нэг тийм жижигхэн тогоотой байхгүй юу? Тэгээ тийм болохоор заавал доош галтгуул явах шаардлагагүй. Тэгээ тийм болохоор харин манайх ч гэсэн нэг тийм тал бий. Тэгээд тийм болцгоо чинь тэгээ өрөөнөөс гарахгүй галтгоо орохгүй удачаар чинь ингээд жигнэсээ харуулсан тасарч тийм ш галтгоонд чи ийд нөгөө амьдрал буталж идэг газар нөгөө хов мовч юм бүрээ тийм тард юм шүү. Тийм. Тэгсэн чинь давд курсын энэ жилийн оюутнуудыг жоохон танихгүй байх шиг үлээ. Би бараг ангийнхан зарим хүмүүстэй бас тэгэл би сая инх чинь манай хажуудлын алганд амьдардаг гэсэн нь одоо л мэдэрч байна. Хичээл нь юу нь ямар хөө санагдсан бэ гэсэн чинь тэгээд тэрэнд хийвч харилцгаа. Одоо багш нам ч юм уу. Сургалтын хөтөлбөр ч юм уу. Тэр нь хичээл ер нь бас гайгүй хин цаашин хэцүү байна гэх цаашин ер нь тэгээд яг цагтаа юмаа хийгээд давтаад нөхөд яг тэр өдрийн хичээлийг ойлгоогүй бол дахид сайн давтаад дор нь барьж аваад тах юм бол ер нь гайгүй юм шиг хэлээ. Одоо хамгийн хэцүү байгаа хичээл нь ямар хичээл аа? Матлаб амар хэцүүсэн. Матлаб бас хэцүү үү? Биеэр тоосон үнд байна. Гэтэ та нар онлайнаар амар гоё ирсэн юм шүү. Харин тийм шалгалтаа 100% өгсөн багш байсан. Ингээд сториг нь харсан чинь. Харин сайн хөлтөө зөндөө байсан. Гайгүй сайн. Ер нь бол гайгүй гарсан шүү дээ. Өөр ямар хичээлээд байгаа вэ? Өөр би ер нь дунд сургалтаа хиймдээ жоохон хим ойлгохдаггүйсэн баггүй юу? Тэгсэн хэрнээ тийм нэг бас муу ч сайн ч явдаг. Тэгээд яг Жимахтэд орж ирээд хиймээ дахиад эхнээс нь үзэх бодлоо. Тэгэл заашгүй дээ. Одоо л нэгсэн сурч авъя гэж байгаа л. Тэгэл гайгүйсэн бас. Ордолтой. Ерөөдөө химийн нэг нөгөө баг нөгөө баг ойлголтгүй шахуурж ирсэн гэсэн үг үү? Нэг сайн мэдгүй. Ойлголтын нэг сайн мэдгүй нөгөө гүнзгий юмнуудаа. Тэгээд орж ирэхэд ерөөдөө эхнээс нь үзээд ингээд нөхөж ингээд catch up хийгээд амар гайгүй байгаа юу тий? Скул стил хэцүү байгаа юу? Гайгүй ч биш. Тэгээд бас хэцүү ч ер нь дундаж л. Зөв. Тэгээд нэг хичээл дээрсэн дээр манай GMIT-ийн багш нарын одоо ингээд оюутнуудад заах ур чадвар ч юм уу одоо ингээд танхимаар орж байгаа үед онлайнаар орж байгаа үед ямар ялгаа байна? Тэг хэр ингээд сэтгэл ханамжд хүрч ийн багтаа хэр ингээд ойр дотн харилцдаг гэж юм тэр тал дээр ер нь бол манай багш нар айгүй мундаг юм билээ бүгдээрээ тэгээд герман англи хэлтэй тэг хичээлээ дандаа ингээд англиар орчдөг тэгээд дээрээс нь зааж байгаа хичээлдээ ч гэсэн амар гарсан мундаг багш нар
Тэгээд багш нартай ингээд харилцаа гэдэг одоо онлайнаар болцохоор ингээд мэйл бичээд тэгээд сургууль зүгээр танхимаар хахад ч гэсэн яг шууд асуугаад явчих болдог. Ер нь айгу гоё санагтсан. Сэтгэл ханамжлаг гоё байгаа. Манай подкастыг хөвчлэн сургуулийн хүмүүс сонсдог. Одоо яг GMIT-ийн доторх угаасаа зорилго нь ерөөхдөө тийм байдаг. Нэг яг GMIT доторх өрөндөө хүмүүсийн хооронд хүзэл одоо багшаас нэг тал нь өөр юм бодож явах, сурагчдаас өөр юм бодож иж магадгүй шүү дээ. Тэр ерөөхдөө хоёр талаас нь ерөөхдөө сурагчд оюутны амьдралыг GMIT-ийг ерөөхдөө харуулахыг хүсдэг. Гэтэ тэрнээс гадна 10 жилийн хүмүүс бас мэрсэр сонсдог. GMIT-д яг орж ирнэ гэсэн бодолтой байгаа сурагчид. Тэгэхээр чиний хувьас тэр сурагчдад зориулж нэг зөвлөгөө өгөх одоо жишээлбэл за ерөөхдөө GMIT-д орж ирэхээс өмнө тэрийгээ сайжруулсан байгаарай, тэр чадвараа сайжруулсан байгаарай ч юм уу те. Тиймэрхүү бүх зөвлөгөө байгаа юм. Ер нь бол хамгийн ихэнд гараг ихтэлүүд нөгөө нэг шууд англиар урдаг болохоор хэлээл сайжруулчихад тэгээд гайг багтуу. Тэгээд яг суур мэдлэгээ тэгээд сайжруулсан байхад. Тэгээд нөгөө GMIT анханасаа orientation week гээд тэр week-ээрээ яг юу болыг танилцуулж байгаа. Дээрээс нь ингээд mentor and mentee гээд тэр хөтөлбөрөөр бас айгу чиглүүлээд өчтдөг болохоор ер нь надад гайгүй дээ гэж бодож байна. Тэгэхээр сурагчдад GMIT-д орж ирэхээс өмнө англи хэлээ сайжруул гэж зөвлөх юм шүү дээ тий. Ер нь бол хэлэндээ л сайн харцаад гайгүй л гэж. Хэлэндээсээ оюутнууд нь яг Хэлэндээс оюутнууд бол тэгэл хичээлдээ нөөсөр мэдлэг нь бас гайгүй бол тэгэл окей л юм шиг. Гэтэ хэл тэгээ байгалийн ухааны хичээлдээ сайн байх чинь ерөөдөө яг мэдлэг талд орчиж байгаа шүү дээ. Яг ур чадварын хувьдийнх нь бол юу гэж зөвлөх вэ? Ур чадварын хувьд бол мэдээж хамгийн түрүүнд ингээд кампус сургууль дотор ирэнд ирж байгаа юм чинь бие даах тэгээд нөгөө бусадтай харьцах чадвар хэрэгтэй. Ингээд хүн гэртээ жагаад олон оюутнуудтай олон янзын яштай хүмүүс донд ингээд орж ирээд хамт амьдраад баг ингээд гэр бүл болох гэж байгаа шүү дээ. Тийм болохоор тэрэндээ сайн тасан цогцох чадвартай болцсон байх хэрэгтэй. За. За ингээд би бол ингээм лав клубд явдгаар мэднэ. Тэгээ хичээлээс гадуурх өөр одоо лав клубд явж байна. Хичээлээс гадуур өөр ямар клубд явдаг байсан одоо энэ өнгөрсөн семестр. Тэгээд хичээлээс одоо бусад цагийг яаж хичээлээ цаг хэрхэн өнгөрөөдөг талаар нь сонирхол. Би ер нь анхаарч ирсэн лав клубыг амар завгүйс ингээл ажил нь ингээл ундраал иддэг гэл бүр ерөөсө завгүй болчих чи ингээл хичээл ингээд лав клуб орчмол хичээл лав клуб би юм ингээл бараг тийм ойлголттой бараг л тийм ойлголттой байсан. Тэгээд за ер нь лав клубд орё ингээд би ингээд цаг хичээлээс гадуурх цаг заваа ингээд зөв сайн дурын ажил хийгээ дээрээс нь айгу гоё хамт олонтой клуб шиг санагцсан. Тэгээд за ерөөсөө лавад орё гэд анх шийдээд тэгээд нөгөө нэг лавгийн интервьют ороод тэгээд лав айгуу их ажилтай гэдэг байсан утгаар нь би ерөөсөө өөр клубт бас орё гэж бодоогүй. Тэгээд лавада эхний семестртээ зөвхөн лава клубт л байсан. Тэгээд ер нь чөлөөт цаг гэх юм бол хичээлээ хийжээ тэгээд чөлөөт цагаараа өрөөндөө л иддэгсэн дөө. Өрөөндөө тэгэл өрөөнийхэнтэйгээ юм яриад даалгавраа хамт хийх үедээ хийтэл тийм тэгэл цэвэрлэгээ гэл энд л юм гэдэгсэн дөө. Хэрвээ лаваас өөр клубт орохсон бол ямар клубт орохсон? Ер нь сургууль дээр хотон дээр тийж хичээлээс гадуур үйл ажиллагаагаа ингээ хангалттай ингээ өнгөрүүлэх тийм боломж хэрэг вэ? Ер нь тийм. Хэрвээ лавагаас өөр клубт орохсон бол live music гэж бодчихсон. Live music клуб айгу гой санагцсан. Тэгээд ер нь төлөө цагийг ер нь өнгөрүүлэх боломж GMIT-д бол айгу олон янз янзын боломжууд байгаа. Тэгээд сургууль дотор жин байна, номын сан байна. Гэт хүсвэл номын санд ороод хичээлээ хийгээд ч юм уу өөр янз бүрийн ном уншаад сууж болж юм. Скол жимд ороод хөлсөө гаргаад хөдөлж бодож юм. Тэгээ клубын үйл ажиллагаанд оролцоод ер нь бол миний хувьд бол GMIT ингээд төлөө цагийг баг хамгийн өв бүтээлтэй өнгөрүүлж болох үе кампус сургууль гэж санагдсан.
хэдий ингээд 2 сар ингээд яг сургууль дээр ингээд байсан чсэн. Жимати яг чиний ямар чадварыг чи илүү сайжруулад байгаа шиг санагддаг вэ? Яг чамд яг ямар давуу тал болгож байгаа шиг санагддаг вэ? Одоогор л миний хамгийн их надад нөлөөлж байгаа хэлний чадвартай амар нөлөөлж байгаа шиг санагдаж байна. Яг миний англи хэл гэвэл би яг сургуулиас өөр гадуур сургалтанд нэг сууж байгаагүй. Зөвхөн яг 10 жилийн хичээлийн цаанаас боловсролын стандартаар л яг явж байгаад орж ирсэн. Тэгээд одоо ингээд жиматид орж ирээд бүх жилийн ингээд мэргэжлийн хэллэг өдр орж ирэхээр тэр скил нь илүү сайжирч байгаа шиг бас санагдаж байна. Дээрээс нь олон хүмүүстэй харьцаад ирэхээр бас баян ингээд хамт амьдраад ирэхээр хүнтэй яаж харьцах уу? За энэ яг ямар хүн бэ? Тэгээд хүнийг яаж ойлгох вэ гэдэг тал дээр жоохон суралцж байгаа. Сая гинт нэг дотор ирсэн чинь нэг юм сандарчлаа. Бүгд ингээ хасаа утсан гэрлэг ярьдэн штэ. Ер нь тэр үйл явц ямар гэдэг вэ? Айгу догтлоо гэдгөө гэрээ сандаг уу? Миний хувьд бол хасаа утсантын гэрлэгээ бас нэлээд явдаг гэсэн. Хасаа утсан 5 дахь болонгот амар яарч явах уу? ер нь бол ярина. Ингээл 5 хоног гэрээс халыг залхаар за одоо яг ингээд 1-2 хоног гэртээ ах юм чинь гэлс явъя гэж яваал. Тэгээд л бүтэн сайндаа ч юм уу тэгээд хасандаа хүрэгэрдэг гэсэн дөрвөө. Харин ихэнх нөгөө манай сургуулиас орж байгаа хүмүүс тэгжсэн. Та тэгээ хасаамчсан тэг гэртээ ирдэм үү яадын холоо налахлаа явахгүй хэцүү юу гэж амар асуудаг. Чамд юу налахлаа ирж чад айгүй хэцүү гэдэг гайгүй юу? Тэгэхгүй би тэгээд автобусаар яваад сурцсан болохоор тэгэл автобус нь бас нэг амар удаан хүлээлгдэггүй юм шиг санагдсан. Эсвэл би амар аттай таарад иддэг гэсэн юм уу. Тэгэл яваал автобусаараа яваал буцаал автобусаараа ирчдэг. Тэгэхээр тэгээд гайгүй. Автобус явж гинэ гэдэг чинь бас амар ашигтай байгаа хгүй. Хэрвээ бүр автобус явдаггүй хол байсан бол хэцүү шүү дээ. Яг нөгөө нэг ажлын цаг таарч марах үеэр явчихаар жоохон бөглөөнд орох юм уу эсвэл хитрхи хүнтэй болчихдог. Харин тийм. Яг нөгөө 5 мав 6 гээд дотор сургуулиас ингээл хот явах гэхээр бүр бараг 3 цаг төгжирдэг гэлөө. Бараг л. Тэгээд зарим оюутнууд ч юм уу туршлагаж байгаа шүү дээ. Ингээд тэр ажлын цаг дуусны дараа орой 8 юм гэж хотлоо явдаг гэсэн. Тэгэхээр нэг цагийн дотор ч юм уу нэг цаг 30 минутын дотор гэрлэг барьдаг гэсэн. Харин тийм. Би цагаарч байгаа л за одоо ингээд бүглээний цаг нь гайгүй шиг за явчих гэж явчихдаг гэсэн. За тэгээд цагийн талбайтай чи сургуулийн анх жиматиг сонгохдоо ингээд бодож байгаа шүү дээ. Одоо налаат барилттай юм байна. Гэрээс ингээ хоол юм байна ч юм уу тий. Тэгээд зайны тал дээр хэр одоо бодож шийдвэр гаргасан байна. Тэгээд зарим оюутнууд ингээд налаат байдаг гэхээр ямар хоол юм бэ? Тэгээд баг багнуураас хоол юм шиг боддог. Ингээ ерөөсөө налаат ирж байгааг болохоор тийм батлаар ингээд шийдвэр нас дээр зайн дээр бас их гард юм шиг байгаа. Чиний хувьд яаж шийдвэр гаргасан бэ? Би бол яг жиматид орохоос өмнө бол бүхэл өстө талын л ингээд судлаад за кампустай юм байна. За ийм байралтай юм байна. Ингэж яд юм байна гэл. Тэгээд дээрээс нь налах автобус явдаг болохоор тэгээд автобусаар явчих юм байна. Эсвэл заримдаа ингээ хөрвүүлчих болно гэд. Тэгээд зайн дээр бол нэг төвөгшөөгүйгүй. Очоод тэгээд тэнцэнэ байрлалцж байгаа. Тэгээд өглөө болон хичээлд явахгүй бас бүглөө таглаанд орохгүй. Зөвхөн минутын дотор алхаал сургууль руу гарчдаг. Тийм. Тэг тэрс том даваа тал шүү. Тийм. Ер нь бол тэрс байгаа шүү тий. Харин тийм. Баг 9 хичээлд 8:50 минут часаад байгаа. Харин тийм ер нь тэгэл яг юу хийхэл дотроо яг бодож байгаа л тэгэл бас л гэж амжуулаад гарах юм. Орон дотроо тий босхоос өмнө за тэдэм мэдэнд тийм ийм хин за гэж хэвсдэг шүү. Харин тийм яг тийж байгаа 9 цагийн хичээлд 9 цаг гэж босдог оюутан байна хөөе. Надад ихтэй налах нэг амар хөдөө юм шиг санагдаад би айгу амар тайван гой санагддээ шүү дээ. Аха. Тайван шүү нөгөө бахан цанхаар харахаар нэг гой цэглэгээл. Ямар сэндэ нэг хүн налаат гэж хотын ч юм уу нэг хүн ирчээд та налаач чинь бүх өдөр нь амралтын өдөр гэдэг юм уу гэж гарчихсан гэсэн. Амар чимээгүй ерөөсөө ингээд хотод байж байгаад надлаат ирэхээр ингээд айгуу гоё чимээгүй ямар ч тийм дуу шууг багтаа байдаг болохоор игдэм санагддаг. Амар ялгаатай. Ер нь бол айгуу амар тайван дуу муу ахгүй амар л идэх тий. Тийм. Тэгэл оройн нь ингээд заримдаа би тий дөрөвнийх нөрөө нөгөө нэг хүнсээ цогжуулах гал бас жоохон орой ингээд хамт алхахаар айгуу гоё гэдгсэн. Яг ингээд дөнгөж нарч байгаа. Тийм. Та тэр нөгөө хажуудлын гандан руу орж исэн үү?
Тийшээ орж үзэж байгаагүй. Тэр айгаа гоё гэсэн тий. Тийшээ орж гараа за ааха. Манай үед чинь шалгалт малгалт эхлэхээс өмнө тийшээ орж нэг ном зам уншуулчихдээ шүү дээ. Тэгээ нэг тийм яг нар жаргах үеэр нэг 7 молоо 100-ны үед ч 100 ч юм аа нам. Тэр үед ингээд хоёр ингээд наран жаргаал. Тэгээ нэг тийм дотроо нөгөө шувуу муу галуу хум юу илээ бах болно шүү те. Тэр нь гоё юм тий. Энэ орчин амир тийм Харин Гоё орчин нь айгаа гоё гэж сонсч ирсэн юм байна. гандан гэхээс илүү яг цэцэрлэг төрөлн гэдэг талаас нь авах. Харин тий. Тийм. Айгуу тийм Би тайван яг орчин өөрөө байд. тий гандан нэх ордоггүй. Тий. Гэтэ гоё орчтой гэсэн. За ингээд 2 дугаар сэдв рүү оръё. 2 дугаар сэдв маань болохоор одоо гадаад хэл одоо чиний сурах үйл явцад одоо ер нь хүний сурах үйл явцад ямар нөлөөтэй байдаг вэ? Чамд одоо гадаад хэл сурах нь одоо чиний сурах процессыг яаж нөлөөлж байна? Ялангуяа одоо GMIT-д бүх хичээл англи дээр явагдаж байна. Сажгаар нь сонголт хичээлээр герман хэл үзэж байна. Энэ бүхнээс дөөрхийг гадаад хэл нь ер нь яаж чухал вэ? Гадаад хэл ер нь бол чухлын хувьд бол нэлээд чухал шүү дээ тий. Тэгээд GMIT-д болохоор нөгөө нэг дадлаг хийх болоод ирэх нөгөө уртын дадлаг хийдэг гэж сонсон 7 дугаар семестрээс өмнө тий. Тэгээд зарим хүмүүс тэрийгэ нөгөө нэг ингээд германд очиж хийх сонирхолтой хүмүүс бас байгаа. Тийм болохоор тэрнээс өмнө тэр дадлагыг хийхин тулд айгүй их бэлтгэгдсэн. Мэдээж хэлний чадвар нь бас сайн байж ш тэр орчныхоо хүмүүстэй санаа бодлоо ойлгуулад тэгээд бас тэр хүмүүсийн санаа бодол юу бэ гэдгийг жоохон сонсоод бас боловсруулах хэрэгтэй болохоор мэдээж хэлний мэдлэг бол айгүй чухал. Тэгээд би бас өөрөө яг тэр үйл явцад одооноос хэлж бэлтэн эртнээс эхлээд бэлтжиж гэсэн жоохон төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд эртгэн хэлээ сайжруулад бас бусад тийм мэдлэгүүдээ ч гэсэн сайжруулад тэгээд ямар хуу програм дээр ашигладیں۔ Тэр програмуудыг ч гэсэн ер нь анхнаасаа судалсан байвал дараа нь айгүй дөхүү болох юм болов гэдэг. Хичээлүүд нь англи хэл дээр явдгаас нь гадна герман хэл дээр үүдэн штэ. Тэгээ тэр нь болохоор яг сая чиний хэлдгээр дадлага уртын дадлага хийхэд хэрэг болно. Тэгээд дээр нь elective оноо чинь нүснэ, credit оноо чинь. Тэгээд дараа нь дадлага хийснийхаа дараа сурагч солилцооны хөтөлбөр тамагтж болдог нэг семестрийн хугацаатай. Тэр нь тас ороход юу нь бол герман хэл бас шаардлагатай шүү. Тэр үзээрэй гэж ойдноор хэлээ. Гэтэ ихэнх өмнө германд байсан мэл үү лээ? Хальт явж ийсэн. Би нэг дугаарт орохоос өмнө Instagram-ыг нухсан байгаа. Хамаг сториг нь үзэг. Синжээ нэг германд байх шиг нэг хитэн стори байсан тий. Тэгэхээр за ер нь тэгэл ингээд герман хэлтэй сайн байсан биз дээ. Ингээд юу гэдэг вэ? Би нөгөө elective хичээлээрээс ерөөсө герман хэл ерөөсө сонгодог байхгүй юу? Тэгж тэгж жаад энэ жил сонгож байгаа. Тэгээд тэгсэн чинь Бацрам багшийн групп дээр байдаг. Тэгээ ингээл хичээл дээр герман хэлний ингээд диалог гэдэг нэг ингээ хоёр хүн нийлж уншиж штий. Тэн дээр инхчин нөгөөх юм хэлээ хам болд илүү. Энэ хоёр ингээд нөгөө диалогийг унших юм бол зүгээр нөгөө номныхын цаанаас нь байгаа тэр аудиог сонсож байгаа шиг уншдаг байхгүй юу бүр амар цэвэрхэн. Тэр би ямар сайн герман хэлтэй германд байжсэн юм бол сурч ирсэн болов уу гэж бодчихсон байхгүй юу? Тэр нь орчинд нь байхаар илүү аялал маялганы илүү гоё цэвэрхэн тасгддаг бах тий. Тийм ер нь сонсоор гал тэгэл орчдын шиг л шүү дээ. Тийм дээрэс нь өөрөө бас олон ингээд текстүүд уншаад хүмүүстэй яриад ирэхээр нөгөө нэг алтаанууд нь засагдаад тэгээд ямар үсгийг ямар үед нь яаж доотхоо гэд ингээд юм рефлекс болчтой юм шиг. Тэгээ уус нөгөө тийм л шүү дээ. Нэг гадаад хэлийг сурчаар бусад өөр гадаад хэл сурахад амархан болчдөг гэдэг. Би нөгөө сурах өөрийнхөө процессыг нэг мэдчихээр дараагийн шинэ хэл сурахад аюу амар үт юм шүү. Дээс уусаа нөгөө region-ээр ингэж хэлүүд чинь ер нь жоохон тустай шүү дээ. Одоо Европ хэлүүд хоорондоо жоохон тустай. Азад дээр тустай ч юм уу хан зантанд адилхан ч юм уу тий. Тиймэрхүү болохоор хүмүүс илүү нэг хэл сурч байгаа нөгөө хэлийг сураад ингэж тогтоо авчих юм шүү. Ер нь нэг олон хэллэг сурахтаа яг их гол нь биш. Хамгийн гол нь миний бодлоор бол гол яг хэл сурж байгаа шалтгаан
байх ёстой болож үздэг. Яг яах гэж сурч байгаа шалтгаан нь зорилго нь бай гэсэн үг. Хэрвээ тэр нь байж ах юм бол энэ л сурахад ямар ч асуудалгүй гэж бодд юм шүү. Тийм. Чиний үед юу гэж бодож байна? Миний хувьд бол тийм тэгээд олон их сурахаас илүү ер нь нэг сурж байгаа хэлээ тэрийг айгу төгс болгоод тэр явцдаа бас хүн зөвхөн хэл сурахаас гадна арга барил яаж сурах уу гэдэг дээр айгу тэрнээс гадна олон суралцж байгаа гэж боддог. За ерөнхийдөө гол 2 сэдв ярьчлаа. Одоо их чиний санал болгосон нэг кино нэг дуу ярилцгаая. За дууны хувьд болохоор Улеё How I Become This Bomb лөө. How I Became the Bomb. Yeah. За яг энэ дуу сонгосон бэ? Энэ дуу бас л их эмотоо сонгосон биш үү? жоохон юм уу? Нөгөө нэг анх энэ дууг манай найз над руу явуулчихсан байхгүй юу? За тэ чи энийг л сонсоодох гэл тэр үед нөгөө нэг клип нь байхгүй зөвхөн надаа ингээл лайрик сэлбэрээр нь явуулсан. Би тэг яа сонсдог ямар юм одоо вэ гэл. Энэ дуу гэхдээ яг яадаг юм бол гээд дахиад жоохон ингээд хад YouTube-ээс хагаад клип нь үзсэн чинь ингээл нэг 2 хүн суучаал хүмүүс ингээд хаваад сарал тэс нэг гинэт уйлж мэлэл явчихаар юм би одоо ямар сони юм бэ гэл жоохон weird санагдаад тэгээд яг тэр уйлаад байгаа шалтгаан нь бүр амар сонирхолтой санагдаад жоохон судалсан хин хашийн зүгээр хайж үзсэн гутлээ. Тэгсэн чинь тэр нөгөө нэг клипэн дээр гарч байгаа Улей гээд нэг хүн тэгээд тэн ширээний цан сууж байгаа улаан талаачтай хүн Марина гэдэг. Энэ хоёр хүн гээд залуу байхдаа ер нь гээд битэйгээ танилцаад амар урлагаар холбогдсон амар тийм арт талбарын хүмүүс байсан. Тэгээд энэ хоёроо үзүүлж байгаа перформансууд нь ч гэсэн айгу утга хүрээний айгу өргөн. Тэгээд айгу гой перформансыг үзүүлдэг. Тэгээд зүгээр нэг юм перформанс хийсээ илүү ингээ хүний сэтгэхүй сэтгэлзүүд нь амар нөлөөлдөг. Тэгээд өөртөөс нь ч гэсэн айгу их тийм төвчээр ухаан шаарддаг перформансууд үзүүлдэг санагдсан. Тэгээд амар тийм философикл талтай байдаг шүү дээ. тийм. Чиний хамгийн дуртай перформанс нь яа? Нөгөө нэг тэр хоёр үсээ холбоод айгу олон цагаар суудаг. Relation time. Хүмүүсийн яг харилцаа ингээд хугацааны туршид яаж өөрчлөгддгийг ингээд үсээ холбож байгаад харуулсан. Exactly. Тийм. Тэр нь миний сайн дуртай. Тийм. Тэгвэл тэр хоёр нэг нь номоо бариад нэг нь самаа бариад ингээд ажилладаг шүү дээ. Зүрхрэн тэлэх. Хоёр талаа ингээд тилт хийдэг. Тэр бас гоё перформанс шүү. Тэр перформанс нь болохоор ингээд ихтэй ингээд зөвхөн хоёр хуруугаараа ингээд сумаа татаад, номнасаа татаад, эмхтэй нь болохоор ингээд номныхан бариулаас нь татаад ингээд биенийхээ эмхтэйгийнхаа зүрх рүү нэгээ сумаа тэлсэн юм уу да тий одоо. Айгу эрсдэлтэй. Гэтэ энэ зөвлөлтөөр нөгөө нэг эмхтэй хүний төвчээр зөрөгтэй байдал, тэгээд эрэгтэй хүний юм хүч чадалтай байдлыг амар харуулсан. Айгу төвчээр шаардсан перформанс шиг санагцсан тэр хэсэг. Би тэрийг амар ихтгэлцэл өгүүлж ин даа. Амар ихтгэлцэл бол. Тэр хоёрын юмуд гоё шүү. Тэгээд тэр хоёр чинь нөгөө цагаан алган дээр салсан шүү дээ. Цагаан ирмэн дээр. Тийм цагаан ирмэн. Цагаан ирмэн дээр салчаад тэгээд сүүлд хамгийн анх уулзж байгаа тэр байдаг те. Ингээ бинийхээ төлөө 1 минут ширтэж байгаа. Тэр хоёр салснасаа хойш бараг хэдэн жил байлаа. 25 жилд. Тийм 25 жил. 20 гаруй жил тийм. Айгу урт хугацааны дараа ингээд бүр амар хайртайсан хүнтэйгээ зүгээр нүдэн ханаад нисэн чинь гинэт тэр хүн ингээд урд нь сууж ахт нь царай нь ингээд амар өөрчлөгдсөн байгаа. Анх хэлсэн гэхдээ мэдрэмж нь амар хэвээр байгаа шиг санагдаад. Яа тэр бүр ингээд амар хэлсэн тий. Би бүр ингээд амар emotional болж байсан тий. Яа баг өмнөөс нь ингээд юм мэдэж байгааг мэдрээс аха. Манай үүлээ чинь бүр ямар сайхан залуу юм бэ ёо. Хөгшин ч гэсэн бүр зүгээр үнэ хөөлөд өгнөөс нь тийм нэг хөөрхөн ингээд инээд ирсэн хавцаа ингээд амтлал ингээд өмдөр татаад тэгээд энийг сааж байгаа нэ. Тэр хоёрстой хөөрхөн. Харин тэгээд юу үүлээ сайхан нас орсон шүү дээ тий. Жилийн өмнө лөө сайхан. Тэр жоохон сайд байсан шүү. Тэгээд тэр хоёр ер нь тэр уулзалтаас хойшоо айгу болсон юм шиг үлээ харилцаа нь жоохон хоорондоо найзууд болоод тэгээд байж байгаа л. Гэтэ энэ хоёрын харилцаа амар гоё санагдсан надаа. Ингээд биндээ
удаа ингээд цуг хам перформанс үзүүлчихэд салхтай хүртэл тэрийг амар ингээд дурсамжтай салалт гэх юм уу. 2500 км-ийн турш 3 сар ахлах чийж би бинээ ингээд бүр ингээд зөрж ганц баяртай гэдэг үгээ Хоёр хэлдэг талаас ирж юм. зорин ирж Хоёр талаас тийм. Тэгээд нөгөө энэ хоёрын харилцаа болохоор нөгөө үрд түлхэлсэн таталцал гэдэг юм билээ. Хайгуу гой санагдсан. Тэгээд нөгөө нэг хайртай ч гэсэн хүмүүс бас зарим нь хамт иж чаддаггүй. Хамт байх тавилан байдаггүй гэх юм уу. Тэгэх мухантай. Гэхдээ нэг тиймэрхүү харилцаа шиг санагдсан. Чамд яг энэ хоёрын харилцааг таалагдсан гэсэн шүү дээ. Яагаад таалагдсан бэ? Эсвэл чамд нэг иймэрхүү харилцаа өмнө байсан болохоор гэдэг юм эсвэл зүгээр л 3 дахь хүний нүдээр хараад гоё юм уу? Миний хувьд бол бараг л бүгд дээрээ. Би ч одоо дөнгөж ингээд 19-тэй амар тиймэрхүү хайр дурлалын талаар бас яриад одоо нэг туршлагатай гэхин цаашийн би одоо дөнгөж суралцаж яваа. Ингээд одоо дөнгөж ингээд амьдралд хөл тавьж байгаа хүн болохоор ер нь бол 3 дахь хүний дээр л хийх талыг харсан да. Хэрвээ өөрсдөө адилхан кейс тийм туршлага байсан бол энэ доо бүр шал өөрөөр хүлээгдэж орно хаа. Чи тэр үедээ нэг санаж битээрэд. Тэрний би яг сайхан подкаст invitation ирэхээс өмнө яг сонссон байхгүй ойр сонсоогүй байжгаад. Тэгээд клипийг үзэхээр ингээд ихэндээ зүгээрээ байгаа. Яг нэг тэр хоёр ингээд би биний хараа Марина нүдний хэл ингээд бүр ингээд нөлөөсөн цэглэнд хэсэг дээр нь би бас ингээд яг тэр үний мэдэрч байгааг өнтрээд байгаа шиг ингээд амар сонир мэдрэмж төрт юм билээ. Тэгээд тойроод хэрвээ ингээд өмнө нь амар ингээд нэлээд сэтгэлтэй байжгаад дараа нь уулзахгүй удажгаад тэгээд тэр хүн чинь нэг цагт амар хайрлалт байсан чинь ингээд өмнө нь гинэт сууж байвал тойроод ямар эмошн гарах вэ? За зэрэг хариулъя. Миний хувьд бол тэр нэг одоо урд нь 2-3 хүн ингээд уртлын нэр зугаад ер нь бол ямар ч реакшн гарахгүй байгаад тэгсэн ирнэ яг өгөөнд гарч ирэнгүүт яг ямар ч юу болоод ингээд зог тусна гэдэг шүү дээ тий. Эхлээд бол ямар ч шууд ингээд ер нь тад ингээд таньдаг хүн маань гэж яахгүй. Яагаад тэр хүн өмнөрөө сууч гэдэг нэр нь л айгуу тийм тэр хамт өнгөрүүлсэн урт хугацааны он жилдүүд ер нь бүх юм нь л энэ киноны кадр шиг л бодогдсон баг ч үз. Миний хувьд бол ер нь л шокнд л орох тэр нь л яачдах тийм удаан хугацаанд ер нь харж байгаа ууцааг үнтэйг ер нь бодлуулсан тэгэл тийм байна. Морлог үү? Миний хувьд болохоор за нэг 25 жилийн дараа харж байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэр ерөнхийдөө тийм 20 жилийн дараа. Яг тийм кейстэй тий яг тийм нөхцөл байдалтай ингээд перформанс үзүүлчихсэн бол би аль болохоороо би барихыг хичээнэ. Яг одоо Марина шиг ч юм уу тий. Гэтэ зүгээр л ингээд хальт мал таараал тийчмэл би зүгээр ингээд зүрхээр өвчнөх. Яг гэж таарваа гэж. Ер нь нөгөө амар эмошнл болохоор эмошн ингээд амар шууд илтгэждэг. Тийм болохоор яг Марина шиг дарж марч жоохон тийм байж байгаа. Гэтэ яг тийм ширээний наацаа суугаад 1 минутын хугацаанд тийж харах байсан бол ерөнхийдөө тэр чинь нүднээс угаасан хүний бүх юм харагддаг гэдэг чинь нүдлүүл айгүй голаараа л ер нь тэр хүн 20 жилийн хугацаанд ямар хөө байсан бол гайгүй байсан болоо одоо тий тэрийг л мэдэх гэж чинь тэгээд өөрийнхөө нүдээр ч бас тэр хүнд нэг хэрэг сансан хэр хайртай байснаа илэрхийлэх гэж чинь ер нь нүд чинь нэг л айгүй их үстэй би яг тэрийг хийжсэн байхгүй юу тэрийг үзчихэд манай нэг найзтай байхгүй тэр нэгээ Сенатор нэг уулзчихад хоёул нэг минут би билүү харж үзье да гэж. Тэгэл ингээ харах гэж үзсэн байхгүй юу? Бүр инээд хүрээ болдгоо. За хоёул үтггүй мэн болий. Тэгэл яг тийм сериосны тийм бясалгалын төвшөнд жоохон ингэж өөрөө хин чаддаг болчиход тийш нэг хүний нүд бодлоохгүй би бол тийш нэг юм тийм инээд хүрээд ингээд юм нөөлж байлаа. Инээд хүрээд. Тэгэл хийвэлээ. Тийм, монолог хийснээр л нүд ер нь дотоод сэтгэлийг өгүүлдэг. Eyes are the window to the soul гэж байдаг шүү дээ. So тэр шиг ер нь л нүд айгүй юм эхэлдэг. Тэр хоёр ингээд яг минутын хугацаанд бол амар хэм ярьсан юм шиг санагддаг шүү дээ. Ингээд ингээл гайхснаа дараа нь ингээд хоёулаа амар ингээд тайвшраал бүр ингээд
Явсхан ингээд гараад тэгэл би мөрөөгөө бүр хараад Мгм. нүдэрээ ингээд инээгээд бүр инээд нь нэг амар нэг дулаахан би бидээ тэгээ санагдсан. Шууд нэг юм юу spiritually connected болсон юм шиг те. Тийм brain sync хийсэн ч Тийм биш. тэр хоёр бол ер нь бол амар холбогдсон хүмүүс байсан баха миний бодлоор. Тэгэл тэр олон жил тийм байж байгаад ингээд уулзаал нүдэрээ хамаагүй маа сонсож юу чи ямар явтаа Мгм. нэг тэгээ ирсэн шиг л санагдав. Тэгээд тэр хоёр ч айгу амар тийм тэр хоёрын талаар хайхаар айгу олон мэдээлэл гарч ирдэг л юм лээ. Гэтэ миний хамгийн сүүлд нэг харснаар жоохон муугал та гэтэ Маринет нэг тийм сатаник талдаа байж магадгүй ч айгу өмсөрдөг. Харин тийм Тэгээ уусаа тэр перформанс тийм нэг тийм хүчтэй нэг анзаарсан. галлас нэг тийм улаан хар тийм vibe өгдөн шүү дээ. Гэтэ за тэр ч яах вэ? За ичингийн санал болгосон кино нь болохоор White Chicks гэх киногоо. Яагаад энэ киног санал болгосон бэ? Яг нэг ямато хилцэн чинь жоохон ийм кино санал. Нэг кино хэлчих гэж. Яг тэр нь ч шүү дээ. Ер нь гонд дурсамжтай кино гэсэн. Тийм болохоор нь харин миний хувьд бол энэ кино жоохон дурсамжтай. Би найзтайгаа хамт үзчихсэн. Тэгээ бүр амар инээгээд тэгээ бараг найзтайгаа бараг сүүлийн удаа үзчихсэн баха. Тэгээ ер нь бол ингээд заримдаа ингээд амар стресстэй толгой дотор ингээд баахан юм боллоо бүр ингээд хамт бодлоо ингээд авч гаргаад шидчихмээр санагддаг. Тийм үедээ яг энэ киног үзэхээр нэг гоё инээд төрөл дэжгүй байдаг гэх юм уу. Жохоо амар тайвширдаг. Хэлт ч гэсэн жоохон өөр юм бодохгүй зүгээр тийм уг нь ингээд айгуу гоё inspiration авдаг ч юм уу гоё санагдсан тийм мартагддаггүй шинжлэх ухааны талтай ч юм уу янз янзын тийм гоё кинонууд өгөн байгаа. Гэтэ яаж чи энэ кино л бодогдоод байсан надаа. Энэ кино нэг жоохон баха телевизээр амар гардаг гэсэн тий. Тийм би гэтээ нэг 2 жилийн өмнө л үзсэн баг. Өө тийм үү? Тий тэгэл 2 жилийн өмнө яг үзэл. Айгу дэжгүй кино. Хан тийм хөөрхөнтэй. Тэр нэг тэр дуулдаг хэсэг нь амар хөөрхөн сан. Тий, дээд бүжиглсэн тий, амар авьяастай. Миний хувьд бол энэ кино игчинг санал болгосноор үзсэн. Урд нь үзэж байгаагүй. Гол төрийн 2 жижигчнийг нэг Little Guy лөө нэг тийм кинод штэ. Ер нь тэр киноноос л тийм амар тийм нэг rom-com дээр амар их тоглодог. Тий. Тэний яг нэг юм 2000-аад оны нэг иймэрхүү rom-com-д бүр амар гоё гэхдээ. Бүр нэг яг нэг тийм давлгаа нэдэг те нэг тийм wave нэдэг. Бүр ингээд олон тоонороо жоох тагих гардаг байсан. Амар их гарсан. Тэгвэл одоо Mean Girls одоо энэ тэгэлээ өөр юу ч гэдэг лээ Have to Lose a Guy in 10 Days тэгэл нөгөө өөр нэг тиймэрхүү кинонод бүр ингээд жоохон байхад амар гардаг гэсэн. Тэгээ одоо үзэхээр яг нэг тийм жоохон үед очсон шиг зүрдэг. Тэр үеийнхаа юмыг амар сандсан шүү дээ. Тэр мэдрэмжээ дахин ч нэр аваад. Тэгээ баг хаана ямар хувцастай аль өрөөнд яаж үзчихлээ гэдгийг хүртэл санджмаар бүр ингээд шууд ингээд орж ирдэг. Хань яг тийм киноны үе байсан юм аа. Нэг 2000-ад нэг. Тэгээд нэг бол амар тийм high school-ыг харуулдаг те. Амар dormitory life life ч юм уу. School college амьдралыг ч юм уу. School ингээл хос хоёрын те. Нүний нэг хөл бөмбөг тоглоод байдаг нэг охин мэдэн шүү дээ. Тэгсэн ингээд эргэтэй авцсан эргэтэйгээр she is a man лөө. Тий, she is a man зэн тэгэл нөгөө Cinderella 2 мөлөө. Aquamarine нас хөргөн. Тэр үе чи бүр литэлээ шүү дээ ёо. Тэр нэг кинод яг үнэн тийм дурсамжтай байдаг те. За тэгвэл их ч маань их гоё кино сонгосон байна. Их гоё дурсамжуудыг сэтрээчлээ. Одоо баг эний тусгаад Mean Girls тийм үү? Ер нь л үзэл ер нь л гоё кино л. Харасгааргүй. Би эхлээд бол инехгүй гэж бодож ирсэн байхгүй ер нь нэг тийм эхлээд бол нэг тийм инээтэй биш байсан. Тэгээ сүүл хараадахаар амар инээтэй санагдаад яг хийж байгаа үйл нь ер нь тийм цаанаасаа бүр их гоё тийм. Надад тэр нөгөө нэг хувцас өмсч үздэг гэсэн нэг инээдтэй хамгийн санагддаг. Хамгийн инээдтэй гэсэн гэдэг. Дэлгүүртөө. Тэгээ тавчин ингээд output гэдэгсэрчдэг. Тэгснэ амар тэгэж харсан өөс. Тэр нүүр бодлоо яаж тэгж хийдэг вэ гэж би амар хайцдаг байсан. Тэр тэгж хайхдаг байсан уу? Тийм би тэгээд сайхан үзсэн болохоор за энэ ч яриа боломжгүй тий. Шууд ийм болгочтой юм. Нүүр бодлоос гадна одоо нөгөө биеийн өнгийн өөрчилж байгаа зү амар хурдан. Аха. Яг инээд нэг кино болохоор л хийдэг байх та гэж бодвол.
Гэтэ яг эмэгтэй хүн шиг хөдөлж байгаа юм яг эрэгтэй гэж мэдэгдээд нэг тийм нэг эмэгтэй хүн шиг хөдөлж штий. Тэр нь бүр тийм нэг марзан байдлаа. За. Ерөнхийдөө манай подкастын гол хэсгүүдэд өндөрлөлөө. Тэгээд одоо подкастын сүүл хэсгийг хичэндээ үлдээ. Тэгээд ямар санагдав? Тэгээд ер нь 10 жилийн манай сургуульд орж ирж байгаа хүмүүсгүй сургуулийн хүүхдүүдэд хандж хэлэх үг вэ нөө? За ер нь бол анх удаа подкастад орсон сэтгэл маш гоё лээ. Тэгээд яг юу ярина за буруу зүрх ярих үедээ яндаа гэж амар сандарлаа. Зүгээр. Тэгээд сургуулийнхандаа хандаж хэлгээд тэгээ одоо бүгдийг нас сайн танихгүй. Тэгтээ санд байгаа шүү. Тэгээд хэдүүлээ дараа нь уулзаад танилцах уу. Танилцсан аа. Надад барыг танихгүй л байгаа. Тэгээ бүгдээрээ яг карантина гоё үр дүнтэй ашиглаарэ. Тэгээд манай сургуулийг сонирхож байгаа хүүхдүүдэд болохоор ер нь бол юуны зорилго ч тодорхой. Яг үнээр энэ сургуульд орох хүсэл байгаа бол маш гоё шүү. Ороод ирээрээ бөөнөрөө гоё юм аа. За. Ерөнхийдөө сонсогчд маань их чингээс асуух зүйлэл Instagram-аар холбогдоод асууж болно. Чөлөөтэй бах те? Тийм ээ. За. Ингээд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгээд сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Bye. Шинэ дугаараар уулзцаая. Баяртай.